Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн автангийн үйлдвэр ашиглалтанд орлоо. Монгол улс жил бүр 100 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний гипсэн автан импортоор оруулж ирдэг юм. За тэгвэл энэхүү үйлдвэр нь дотоодын хэрэгцээг 100% хангаж жилдээ дээрх хэмжээний мөнгийг эх орондоо үлдээх юм. Үйлдвэрийн нээлтийн ёслолд Монгол улсын ерөнхийлөгч оролцож групп болон компани хамт олон амжилт хүслээ. Тэрээр барилгын салбарын аж ахуйн нэгжүүд болон иргэдийг эх орон худалдаа авалт хийхийг уриалсан юм а. Үйлдвэр ашиглалтад орсноор орон нутгийн 100 гаруй иргэн тогтмол ажлын байртай болжээ. Энэ үйлдвэр маань Монгол улсын дотоодын хэрэгцээг 100 хангах зорилттойгоор эдгээр ингээд ажиллаж байгаа. Эко гэж байгаа гол утга учир маань болохоор яг Монгол улсын байгалийн эрдэсийг ашиглаж эко бүтээгдэхүүнийг бид нэр үйлдвэрлэж байгаа. Хурд бол ерөнхийдөө 12.5 мм зузаантай ерөнхийдөө авто явж байна төрлийн. За энэ маань өдөртөө ер нь бол цагийн хүчин талаар ярих юм бол ер нь 350 ширхэг гэж болно. Манай улс 2023 онд 8.8 сая метр квадрат гипсэн автан импортлсон бол 2025 онд энэ хэмжээ 18.5 сая метр квадрат болж 2 дахин өсжээ. Салбар яам цаашид дотоодын үйлдвэрлэлийг зөвхөн импортыг орлох бос экспортын чиг баримжаатай нэмэн өртөг шингэсэн олон улсын стандартад нийцсэн үйлдвэрлэл болгон хөгжүүлэх зорилт тавьж байгаагаа онцоллоо.